Сайн уу манайхан? Дараагийн бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Бичлэгийн чанар болон дуу оруулалтыг сайжруулахын тулд та бүхэнд ямар нэгэн шүүмж, санал хүсэлт байвал доорх комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. За ингээд бичлэгтээ орцгоё. Адл явлагчдын бүлгэмд тавтай морил 9. Лабиринт руу орохын тулд заавал байх ёстой зүйл байдаг гэж сонссон юм байна. Та адл явлагчийн үнэлэхийг хэлж байна уу? Төр үлээн үү? Хүлээлтийн дугаар 216. Санвартан адл явлагчдын бүлгэмийг харан ажиглан суух ба. Энэ газар Гарсиар лабиринтийн хот. Ариун Селестина хаант ус болон Драга эзэнт гүрний нутаг дэвсгэрийн дунд орших төвийг сагсан хот юм. Нэрнээс нь харахад л энэ хот нь эртний газарт орох лабиринтийг тойрон баригдсан. Энэ газар боломжийн газар шүү. 9. Үүнээс дээр газар болох гэдэгч бэрхэлдээ. Тэнгэрлэг оршихуйн эртний зэвсэг аркийг нуухад шүү дээ. Дугаар 216. Эдгээр бичиг баримтан дээр гарын үсгээ зураарай. За. 9. Хүлээ. Тэр нэгэн хариуцлага тооцох, бие махбод эсвэл эд зүйлстэй нь олдсон ч тэдгээр нь хотын өмч болох болно. Үнэмлэх авахын тулд би үүнийг зөвшөөрөх ёстой гэж үү? Бид хүн бүрт боломж олгож байгаа юм. Лабиринтын эд баялагт хүрэх адал явдал гэдэг эрсдэлтэй зүйл шүү дээ. Энэ бол бүхэлдээ таны сонголт, хариуцлага. Санвартан. Ойлголоо. 9. Энэ татгалзал нь амьдралын үнд цэнийг ойлгох тал дээр үнэхээр нямбаа ажилласан юм гэж. Адал явлагчид минь аз зүсэе. Та эртний лабиринт руу нэвтрлээ. 1-р төвшин. За, эхэлцгээе. Бэлэн үү? Тийм ээ. Тэдэн лүү цомхгийн мангасууд дайрч 9. Гигантын минь одоо гигантын гэрлийн шидэ ашиглан мангасыг устгав. Үүнээс хойш 5-р төвшин. Бид хэтэрхий хурдан буучглаа. 9. Тэр чин гигантын та дулаанд маш сайн байсан болохоор тэр шүү дээ. Таны эд шид үнэхээр гайхалтай юм. Тийм гэж үү? Гэхдээ хаяа адал явдал хайгчид бидний замыг цэвэрлэж араатнуудыг устгаж өгч байсан болохоор бид маш урттай явсан. Бид маш яаруу байсан болохоор тэдэнд үнэхээр их баярлсан шүү. Та тэднийг бидний замыг цэвэрлж өгсөн гэж бодоод байгаа хэрэггүй. Адал явлагчид биедээ олж нэгэндээ тусалж байдаг нь үнэхээр сайхан юм аа. Шүтгрүү төртөл мангасууд хүртэл тэднээс маш их айсан харагдсан. Үнэхээр гайхалтай. 9. За яах вэ? Тэд үгүй гэсэн ч санаа зовох хэрэггүй дээ. Би эртний зэвсгийг бүтэн авчирч өгөх болохоор тэнд хэрэггүй. Шинээр ирсэн хүмүүсээ халуун дотноор хүлээн авцгаая хэмээн нэгэн бүлгэн морилов. Чи дадуураач төлөөгүй байж лабиринт руу бизнес хийхээр орох зүрхтэй байна гэж үү? Тэд лабиринтийн дээрэмчд үү? Лабиринтийн дээрэмт гэднэ. Энэ ертөнцид юу гэж нэрлэхийг нь мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол нэлээд түүхтэй ажил. Зохистой лабиринт болгонд л байдаг л та. Ихэвчлэн лабиринтийн дээрэм эсвэл адал явдлагч агнах гэж нэрлэдэг. Яг зөв. Хэрв чи ихийг мэддэг юм бол байгаа бүхнээ зүгээр л өчгөж болохгүй гэж үү? Түр үлээгээрэй. Бүгдээрээ ярилццгаая. 9. Тийм ээ. Ярилцах сайхан шүү. Эрхэм хүндэт дээрэмчид минь. Миний түүхийг жаахан сонсоод үзэх үү? Анхнаасаа л энэ ертөнцид Тэнгэрийн элчнэр болон жүтгэрүүд уршин тогтнож байсан. Тэр жүтгэрүүд дэлхийн ертөнцийг сүйрлийн ирмэгт аваачаад байлаа. Та бүхнийг мэдээсэй гэж хүсэхэд би бол энэ дэлхийг аврахаар өөр ертөнцөөс ирсэн дайчин байгаа юм. Тэгээд үүнийг хийхин тулд би арк гэх эртний зэвсгийг заавал олох ёстой. Дээрэмчид хоорондоо шивнэлдэнэ. Энэ овчин юу яриад байна? Мэдхгүй, би ч гэсэн мэдэхгүй юм байна. 9. Би Ариун Селестина хаант улсын 30 далай дэх гигантэн болох энэ бүсгүйтэй хамт тэр зэвсгийг хайж явна. Сайхан сэтгэл гаргаж та нар биднийг зүгээр явуулж юм байгаа үсттэй. Гигантэн. Энэ бүхэн бол дэлхийн амар амгалан инх тайвны төлөө та нар бидэнд туслана үсттэй. Дээрэмчид илгээ хөштөл инээлдэж, "Хөөе залуусаа, энэ овч чинь өөрийгөө ингэж бодоод ингэж чалчаад байгаа юм бэ? Энэ дайсандаа болоод бараг галзуурчсан юм шүү." Тэгж л таар. "Ой, чи дайчин байна уу, гигантэн байна уу хамаагүй. Нэгэнт лабиринт дотор орсон бол" гэд үгээ дуусгаж амжаагүй байтал
Юусон гинэтгэс хийж тэднийг цавчиж эхэлнэ. Миний гар. Энэ хараал эдсэн новш чинь яаж зүрхэлж байна? Тэр намайг онцглоо. Тэр намайг цавччихлаа. Энэ муу новш. Гэтэл сүүдэр дундаас нэгэн хүн миний хүмүүсийг ингэж унаж зүрхлэн гинэ. Харагдаж байгаагаас хамаагүй илүү чадварлаг юм ах чинь. Гигантэн чи чинь аялагчдын бүлэгмийн ажилтан биш гэж үү? Яаж? Юусон бүлэмгийнхэн болон дээрэмчид хоорондоо хуйлдсан хэрэг. Тэд шинээр гарч ирж буй залуу аялагчдыг амь насанд нь аюултай нөхцөл байдал руу чирч оруулаад дараа нь тэдний амь насыг мөнгөөр үнэлж тооцдог юм. Эцсийн эцэст тэд мөнгөө төлж чадахгүй байсан ч хүний бие махбод ямар нэгэн байдлаар үн хүрдэг учраас л тэр. Гигантэн тэд яаж ингэж чаддаг вэ? Уурвагч чам шиг энэ залуу хадагтай чи яаж аялагч болох гэж байгаа юм бэ? Хүмүүс чамайг хараад жинхэнэ гигантэн гэж андуурч магадгүй юм. Гэхдээ жинхэнэ гигантэн хизээч ийм газар ирэхгүй. Энэ бол лабиринт хотын хууль. За яахав? Үүнийг ухаарахад нэгэнт дэндүү оройтсан байна. Гэж хэлэн урвагч сүхэндээ галын шид шингэн гигантэн лүү дайран үсрэн орж ирэхэд Юусон сүүдэр дундаас гарч ирэн хөлд орохоо сайн харж яваарай да. Гэж хэлэхэд урвагчийн ард харанхуйн авраа гарч ирэн тэр гайхан эргэж хартал ассар том хар сүүдрэн ам гарч ирэн тэднийг зайлган орхив. Энэ мэдээж Блэки байлаа. Гигантэн минь зам чөлөөтэй болчихлоо. Явцгаая. Гэж хэлэхэд гигантэн болсон зүйлсэд балмагдан тийм ээ явах цаг боллоо. Гэт тэд цаашаа хөдлөн нэгэн балгасын дэргэд очин галтуулан амархаар зэхв. Юусон эндэ хоноглоод маргааш өглөө эрт хөдөлцгөөе. Гигантэн шокносоо гараагүй байх ба Юусон лабиринтийн дээрэмчидтэй таарснаас хойш та нэг л сэтгэлээр унчих шиг боллоо. Гигантэн гэдэг нэр зүүхгүйгээр ертөнцийг харахад дасаагүй байгаа эргүү. Гигантэн ертөнцийн суурил хаяанд ирчгээд байхад хүмүүс бие биетэйгээ байлдаж байгааг би үнэхээр ойлгохгүй юм. Чи иймэрхүү зүйлд дассан хэрэгүү? Юусон өмнөх зүйлсийг бодон. Би сайн мэдэхгүй юм. Өөрчлөгдсөн ертөнцид Дайны Баатар гих өмнөх дурсамжаа бодон. Чи хаашаа ч явсан ертөнц яг л хിവэр. Гигантэн тийм гэж үү? Тэгвэл чиний төрсөн нутаг яасан юм? Төрсөн нутаг уу? Олон жаюултай нүүрт болсон. Хэн нэгэн урьдчилан харж саатуулдаггүй болохоор үнэхээр хэцүү байсан ч. Гигантэн эвгүй сэдв бол уучлаарай. Юусон эхнийх нь үгүй 3 дахь нь хүртэл зүгээр байсан гэж бодож байна. Гэвч ухаан ороод хартал нэг л мэдхэд бүгд өөрсдийнхөө төлөө амьдрах болсон доо. Харин чи яах гэж амьдрдаг юм даа чи минь? Би юу? Чи юу гэж бодож байна? Тэд хэсэг нам гом чимээгүйсэн гигантэн Юусоны зүг харан нэг үг хэлэхэд тэр үг нь бидэнд харагддаггүй. Юусон тэрхүү үгийг сонсон гайхаад юу? Юусон тэрхүү үгнээс болон их л баяртайгаар инэн. Ийм юм байх боломжгүй. Дараа нь тэд амран сууж байтал Юусон дотроо яагаад ийм чимээгүй байна? Цаг хугацаа зогсчихсан юм шиг л байна. Гэхдээ зэрэгцэн сэрч гисэн үү? Карт худалдаж авах уу? Гэд дэлгүүрийн эзэн гарч ирдэг. Юусон одоо эхлэх цаг болсон бол та барааны жигсаалтаа харуул та. Дахиад 2 давхар үлдлээ. Хэдэн өдрийн дараа 100 дугаар давхар. Номон хаалгыг гартаа оруулах нь чөтгөрийн овгийнхны л ажил. Үх, дайчин минь гэд нэгэн чөтгөр Юусон руу дайрах ба гигантэн өршөөгөөч хэмээн гэрлийн шидэ ашиглан чөтгөрийн овгийн хар энергийг өөрийн гэрлийн хүчээрээ дарах хооронд Юусон тэрхүү аврах чөтгөрийг мөсөн ил дээрээ голоор нь тас завчин аяв. Чөтгөрийн бурхан минь номон хаалгыг
авч чадсангүй гэд гэрлийн шидэнд устан алга болов. 9. За гэртээ сайн хараарай. Та төвшин ахлаа. Амьдрал үнэхээр хэцүү юм аа. Та 10,000 амжилтын өнөө авлаа. Танд тусгай шагнал болгож онцгой ур чадварын картын багцыг олголоо. 9. Чөтгөрийн овгийнхан яг яаж ингэж цагаа олж гарч ирч чаддаг вэ? Шалгалтаа өгөө дуусч байхад л яагаад ч юм шууд гарч ирэх юм. Гигэнт. Хилээд явах вэ? Сайн ажиллаа, дайчин минь. Нэгэн гэрэл гаран тэд гайхан эргэж хартал. Тэр Арк байна. 9. Эртний зэвсэг ихэд энгийн харагдах юм аа. Систем. Та даалгаврын зүйл. Аркийн хэсэг цагааныг олж авлаа. Хүчтэй дөргөлд үүсэн гигантэн. Энэ чинь тамийн орон зай байна. Тэндээс гарч яв гэж байгаа юм шиг харагдахгүй байна гэж юу? Гэхэд агаарт нэгэн цэнхэр портал шиг хаалга үүсэх ба гигантэн. Бид гадаа гараад ирсэн үү? Ашгүй дээ. Сайн зүтгэлээ гигантэн Элисия. Бас өөр ертөнцийн дайчин ч гэсэн. Таны үйл ажиллагааны ачаар эзэнт хүрэн Аркийг олох ажлаа хөнгөн шийдчихлээ. Үүгээр Аркийн хүч эзэнт хүрнийх болох болно. Гэхдээ надад Милвас Драга миний гарт орох болно. Одоо Аркауг 9. Тэр бидний тал биш юм шиг байна тийм үү? Гигантэн. Тэр бол Драга эзэнт хүрний анхны ханхүү. Хэрв та хамтарч ажиллах юм бол би таны амийг хэлтрүүлье. Бид тэгж чадахгүй. Аркийн хүчийг ертөнцийг чөтгөрийн овгуудаас хамгаалахад л ашиглах ёстой. Санаа зовлтгүй. Би Аркийг гартаа бүрэн цоглуулсны дараа чөтгөрийн овгууд ч эзэнт хүрний өмнө сөвхөрч унах болно. Чөтгөр. Даалгаврын зүйл өөрөө бидэн дээр хүрээд ирлээ. Үг хэлэх чирэггүй бол та урагшаа эзэнт хүрний бахархалт дайчид минь та нарын үнэн шудраг байдал болон эр зөргөө батлах цаг чинь ирлээ. Эргүүд ухаалан сценарын төгсгөлийн хэсэгт орлоо. Драга эзэнт хүрний анхны ханхүү болон түүний бие хамгаалагч хар харуулууд Аркийн хүчийг олзолж байна. Гигантэн өршөөл үзүүлээч гэж хэлэн Юсоныг ариун хүчээрээ адилслан Юсон тулаанд оров. Гигэн Элисиягийн өгсөн гигантны хамгаалалт баф. Танд тэнгэрлэг хуйг баф олгогдлоо. Танд шидэт хүч баф олгогдлоо. Танд баатарлаг аялгау баф олгогдлоо. Сэргүүд. Ухрах хэрэгтэй ханхүү. Бид цааш тэсэхгүй. Үгүй. Одоо биш. Нэгдүгээр ханхүү Милвас Драга нуман хаалганы хүчийг хяналтаас гаргаж байна. Ингэч бол өгж удсан юм аа. Гигантэн нуман хаалганы хүч хяналтаас гарч байх шиг байна. Юу? Ханхүүгээс асар хүчтэй харанхан авраа гарan ханхүү аврах том мангас болон хувирав. Эрхэмдээц. Нэгдүгээр ханхүү. Зүгээр үү? Эрхэмдээцээ. Зайлаач. Хэрэггүй новшнууд минь. Хэмээн ханхүү өөрийн цэргүүдийн тасар татан хаяв. Ханхүү мангас болоод хувирчихлаа. Хэмээн түүний цэргүүд ханхүүгээс зүгтх үед Юсон гигантэн бафа дахиад өгөж ойлголоо. Гигантэн Юсонд баф өгөх үед Юсон мөс бүтээгчдээ ашиглан өөртөө мөсөн хуйг дуулга бүтээн газар хөдлөлтийн ундаа галт ундаа асаа. Ихтэй зэрэгцсэн ханхүүг тойрон газар хөдлөн галан шуурга бүчин ав. Юсон ханхүү рүү давшин дайрч хідэн талаас нь сэлмээрээ сийчин хаях үед ханхүү энэ юм уу? Новшин дайчин чинь гал дундуур нөөгдвөл намайг барьж авч чадахгүй гэж бодоо юу? Эмэн Юсон руу гараа сарвах үед Юсон инээмсэглээд ханхүүгийн урд сарнин алга болон хойноос нь илдээ далайн гарч ирэн. Хүч чадалд мансуураад нүд чинь сохорчихсан юм шиг байна тийм үү? Тийм болохоор чи хийм хараад байгаа юм шүү. Хэмээн Юсон дээрэс нь хүчтэй бууж ирэн ханхүүг доош нэвт сүлбэн унав. Ханхүүгийн амнаас цус садран Юсон түүний урд илдээ дээш өргөн зогсоход ханхүү үхэтхийн унав. Систем. Та даалгаврын бүх зүйлсийг олсон байна. Нуман хаалга 2-2.
Үүнтэй зэрэгцэн тэнгэрээс эд шидийн гимээр гэрэл гарan Юсоны зүг гэрэлтэн унав. Юсон дотроо эн чин ямар нэг чанар муутай гар утасны тоглоом шиг харагдаад байх юм. Гэх үед нэгэн шоог тэрхүү гэрэл хүрээлэн авч шоон доторхыг задлан гэрэлтэх үед гигантэн энэ номон хаалга та төвшин ахлаа. Яг цаг боллоо. 50 дугаар төвшөнд хүрсэн тул та одоо сэрэлтийн цамхаг руу орох боломжтой. Ингээ дууслаа. Гигантэн чи надад номон хаалгыг өгөх гэж байгаа юм уу? Гигантэн танаас өөр хэн үүнтэй тэмцэж чадах вүлээд? Би энэ хүчийг удирдах эрхгүй. Тэгэхээр би үүнийг Драго эзэнт хүрэнд өгөх ёстой гэж үү? Юсон. Зүгээр л ингэж бод. Тэр муу хүмүүст өгснөөс өөрөө ашигласан дээр. Номон хаалгыг ингэж хариуцлагагүй ашиглах нь асар их аюултай. Энэ хүчийг бодлогогүйгээр ашиглаж болохгүй. Миний туршлагаар бол хүч чадалд автаж дэлхийг сүйтгэх гэсэн тэр галзуу хүмүүс ихэнх нь асар том хариуцлагаас болж л ийм болдог. Гэхдээ та бүгдийнх нь хүчийг нэгтгэж энэ бүхнийг даван туулж чадна, тийм үү гигантэн? Гигантэн номон хаалгыг гартаа барин баярлалаа. Үүнийг сонсохоор сэтгэл уужрах юм. Юсон. Тэгвэл ч санаа амарлаа. Систем. Та элд ба шидийн цамхгийг бүрэн цэвэрлэлээ. Тэвийн тоолол тэг. Номон хаалгыг 9 минут олж авсан гигантэн Илишя түүний дараа чөтгөрийн овгийн довтлогоо зогсоож тэвийн амар амгаланг хамгаалсан. Гигантэн Илишя чамд гүнээ итгэж байна. Чи онцгой шагнал болгон гигантны хамгаалагч ажлыг олж авлаа. Үзэгт шилжих мөчөд цонхоор нарны гэрэл тусан орж ирж Юсон орон дээр эвтэн утсаа оролдох ба нэг цамхгийг тонож дуусаад гарахад бүтэн 7 хоног өнгөрсөн байна. Би үүнийг амарч байна гэж бодоод орсон ч үнэхээр цочирдон байлаа шүү. Тийм ч цочирдон зүйл байгаагүй юм шиг байна. Хэмээн утсаа оролдон. Бид Баатар хааны 90-100-д амьдарч байна. Тэр цаашид хэр олон хувьсан өөрчлөгдөж чадах бол энэ бол жинхэнэ хүч чадал. Үнэхээр гайхалтай хурд. Баатар хааны хязгааргүй хувьсэл болон түүний хурд. Бүх улирлын шилдэг дайралтын дээд амжилтыг Баатар хаан эдлэх, эвдэх магадлал маш өндөр байна. Юсон. Тийм ээ. 1-р сарын дунд үе болж байна. Тэгээд яг одоо үүнээс илүү чухал зүйл байхгүй. Хэдэн өдрийн дараа Юсон гадуур гарч байх ба эргэн тойрноо ажиглан хараад сэтгүүлчдээс зүгтэж байгаа болтой явж байсан боловч сэтгүүлчдэд баригдан. Тэр зүг рүү. Ноён Кан Юсон, та бидний сэтгүүлтэй хамтарч ажиллаж болох уу? Юсон. Нэвтэр. Цамхаг руу орчихлоо. Гэхдээ энэ ямар цамхаг вэ? Ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байна. Байж боломгүй юм. Арай түүнийг сэрэлтийн цамхаг руу орчихсон гэж хэлэх гээд байгаа юм уу? Би чамайг хүлээж байлаа. 1000 нүүртэй, 1000 авьяастай хүүхэд. Юсон нүдэнэ. Утгагүй зүйл ярихаа болж шалгалтаа шууд эхэлцгээе. Гэхдээ зэрэгцэн Юсоныг хүрээлэн асар улан толь байх ба тэрхүү толинд Юсоны өөр олон хувилбарууд туссан байх нь харагдана. Ямар төвчээргүй юм бэ? Чи яаруулаагүй байсан ч би яг одоо эхлэх болно. Гэхдээ зэрэгцэн Юсоны тусгал Юсон руу харан аимшигтайгаар инех ба. За. Одоо гэх үед Юсоныг хүрээсэн бүхий л тойлнууд бутран унаж тойлонд туссан байх Юсоны тусгал бодит биелэлээ болон гарч ирэв. Сүүдэр дундаас Юсоны тусгал алхан гарч ирэн. Хөөх, чи одоо бүр цочор тоож байсан хэрэг үү? Юсон мөсөн элднүүдээ бүтээх үед түүний тусгалч мөн мөсөн элднүүдийг бүтээн. Тэр хоёр талаас мөсөн элднүүдээрээ нэг лүгэ харван элд удирдах шидэ ашиглан хоорондоо тулалдав. Миний товтлохог яг таг уулбарлдаг хуурамч зүйл. Уйлрал бүр тулалдагч одоо болтол дургүй хിവэрэл байна. Харах болгонд л дургүй хүрх юм. Юсон мөсөн элдэ ашиглан сүүдрэн элдэ ашиглан түүнлүү дайрсан ч
9 оны сүүдэр тэр бүх дайралтуудаас нь төвөггүй болтон төвөггүй хамгаалж байлаа. Серафимын бамбай дайсны довтлохоог нийцаалаа. Өвглийн салхи ажиллал нь аминд хүрэх цохилтыг юу ч үгүй болгоно. Бид нэг нэгэн рүүгээ мөсөн элдэ ашиглан асар хүчтэйс авалцах ба 9 Блэки хэмээн дуудах үед энэ бүс нутагт сүнс дуудахыг хориглоно. 9 Новш тэгэхээр энэ ажиллахгүй байх нэ. Энтхийн стратеги үнэндээ тун энгийн. Хэмээн 9 сүдэрлүүгээ илдээ сүлбэх чиглэлтэй чиглүүлэн дайрч өөрийн сүдрийг нэвт сүлбэн устгалаа. 9 оны сүдэр юунд нь ингэтлээ нухацтай хандна вэ? Чи баатарч байж болно. Эсвэл хорон санаат муу санаат нь ч байж болно. Энэ тайзан дээр бид хэн болох нь бидний хүслэл гэсэн үг. Тийм болохоор тийм ч нухацтай байх хэрэггүй дээ. Энэ ертөнцид юу ч алга гээд тэд нэг нэгэн рүүгээ гараа саван нэг нэгнийхээ нүрэнд гараа тавин. Чи нухацтай авч үзэх ёстой. Тийм зүйл гэж үгүй. 9 нэг тарин байдаг юм. Чиний наад амны уншлагыг чинь намдаадаг тарин шүү дээ. Мэдхүү. Хэмээн 9 түүний багийг хуу татан авах үед нүүр олон сарин сарнан аажмаар биеийн сарнан замхран алгуулв. 9 тэрхүү маскыг авч нүүрэндээ зүгээд өөр хийх юм үлдээ юу гэж асуухад харанхуйн ээл дээр хөхрөн инээж мянган нүүр, мянган сарай, мянган авьяастай хүүхэд хэмээн 9-ны урд олон төрлийн ур чадварын картууд гарган ирэх ба шин дүр төрх, шин авьяасан аваад яв та. За ингээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe дараад манаас өгт нэгдээрэй. Ингээд дараагийнхын бичлэгээр уулзах хүртэл түр баяртай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.